За өнөөдрийн бичлэг дээр хосуудын заавал унших 3 номыг танилцуулах болно. Гэхдээ энэ 3 ном бол би өөрөө сонгож авсан 3 ном биш. Эсвэргээрээ бүр амьдралын нэлийн туршлагатай хүмүүсээс хосын ярилцаагаа сайхнаар нь авч явахыг хүсвэл заавал уншаарай гэж санал болгож исэн номон дундаас нь хамгийн шилдэг гэсэн 3-ыг нь өнөөдрийн бичлэг дээр танилцуулах болно. Тэгэхээр маш чанартай 3 ном юм гэсэн. Бидний хувьд бол тэрийг уншаад хэрэгжүүлж чадах уугүй л гэдэг нь бидний даалгавар болохоос ш номын агуулгын хувьд бол үнэхээр сайн 3 ном байгаа. За мөн өнөөдрийн манай бичлэгийг Memory Plus гэх тархины шингэн хичээл ивент итгэсэн байгаа Испани улсад үйлдвэрлэгдсэн. Тэгээд номынхаа агуулга бол шууд орчих юм бол би бол голоор нь зогсож чадахгүй учраас эхлээд бичлэгийн хилмигаас танилцуулъя гэж бодож байна. За энэ болохоор Испани улсад үйлдвэрлэгдсэн тархины шингэн хичээл хэрвээ таны ой тогтоолт ч юм уу даад юмд анхааралчин төвлөрөлт ч юм уу даад тархины ч ер нь гүйлгээ ухаан удаашраад байгаа юм шиг санагдах юм бол энэ Memory Plus-ыг уух хэрэгтэй. Ягаад гэвэл бид нэр одоо агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх мэт зүйлээс шалтгаалаад хоол хүнснээс хэрэгтэй шин хичээл угаасаа авч байгаа болсон. Тэгээд тархиндаа хэрэгтэй шин хичээлийн нөхгүй ээжж би юм амархан мартаад байна, ой тогтоолт маань муудаад байна, юмд сайн анхаарал төвлөрч чадахгүй байна гэдэг ах нь бас учир дутагдaltaа шүү дээ, тий. Тархиндаа хэрэгтэй шин хичээлийг өгч ижил тархи маань хэвийн сайн ажиллах учраас за энэ Memory Plus болохоор одоо Монсын бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа юм билээ. За дээрэс нь Монсоос хаврын витаминжуултын аян гэж зарлчихсан энэ Memory Plus маань 10% хямдралтай 5 сарын 15-ны хүртэл зарагдах юм билээ. Дотроо бол ийм 20 шигтэй шингэн байдаг. Өглөө өвлийн илхэн дээр нэгийг уухад болон тэгээд дотроо 20 шигтэй 3 хайрцгийг буюу 60 шигийг уучих юм бол 1 курс гэж явах юм билээ. Тэгэхээр хэрвээ таны ой тогтоолт муудаад анхааралчин төвлөрчин судраад ах юм бол Memory Plus-ыг угаад үзээрэй. За буцаад гол сэдвлээгөө оръё. Хосуудын заавал унших ёстой 1-р ном бол Хайрын 5 ил байгаа. Хайрын 5 ил ном бол маш алдартай учраас уншиж үзсэн хүмүүс бас маш их байгаах. Уншиж үзээгүй байсан ч гэсэн Хайрын 5 илийн л сонсож үзсэн хүмүүс бол маш их байдаг. За товчхон Хайрын 5 илийг танилцуулах юм бол ер нь бол дэлхий дээр байгаа маш олон хүмүүс байгаа. Жигсэн эдгээр хүмүүс маань 5 янзын өөр хэлээр өөрсдөө хайраа илэрхийлдэг гинэ. За нэгдүгээр нь болохоор үг гэж байгаа. Үгээрээ хайраа илэрхийлдэг хүмүүс. Хэрвээ хэн нэгэнд хайртай болох юм бол тэр хүмүүс нөгөө нэгэ айгүй их магтдаг ч юм уу тий. Эсвэргээрээ хүнд хайргүй болох юм бол хайргуугаа илэрхийлэхдээ тэр хүмүүс бас үгээрээ илэрхийлж яадаг. Ийм үгээр хайраа илэрхийлдэг хүмүүс байгаа. За хоёр дахь төрлийн хүмүүс нь болохоор хүрлцэх хайрын хилэнд хүрлцэх хүмүүс байдаг. Энэ хүмүүс бол хүнд хайртай болох юм бол хөтлөхөөд ч юм уу, твэрхээд ч юм уу, наалж цонх гад ч юм уу ер нь бол хүрч хайраа илэрхийлдэг хүмүүсийг хайрын хилэнд хүрлцэх гэдэг. За гурав дахь нь болохоор үйлчлэх. Энэ хүмүүс бол нөгөө хайртай хүнд хайртай болох юм бол байнга тусалгаал гэдэг, биеэрээ үйлчилж хайраа илэрхийлдэг хүмүүс байдаг. За мөн дээрэс нь дөрөв дахь нь болохоор бэлэг. Хайртай болох юм бол бэлэг өгөөл гэдэг бэлгээр хайраа илэрхийлдэг хүмүүс байдаг. За тав дахь нь болохоор хамт байх буюу цагийг хамт өнгөрүүлж хамт байж хайраа илэрхийлдэг хүмүүс байгаа. Тэгээ номын гол санаа юу вэ гэхээр та өөрөө хайртай хүнийхээ хайрын хэлийг нь мэдээд яг нөгөө хүнийхээ ойлгох хэлээр нь хайраа илэрхийлэх хэрэгтэй гэдэг. За нэг жишээ аваад үзье. Таны хайртай хосын чинь хайрын хэл нь бэлэг байлаа гэж бодъё. Тэгтэл таних болохоор хамт байх байлаа гэж бодъё. Хайрын хэл чинь таны хамт. Тэгтэл энэ хүний хайрын хэл нь бэлэг учраас энэ хүн хайраа илчлэхдээ танд бэлэг өгнө. Тэгтэл хэрвээ таны хайрын хэл чинь бэлэг биш байх юм бол та тэр бэлгэнд нэг их баярлахгүй гэсэн. Эсвэргээрээ нөгөө хүний чинь хайрын хэл нь бэлэг штэ тий. Тэгтэл таны хайрын хэл чинь бэлэг биш учраас та энэ хүнд хайраа илэрхийлэхдээ бэлэг нээх өгөхгүй. Тэгтэл энэ хүний чинь хайрын хэл нь бэлэг учраас танаас бэлэг авахгүй байгаа учраас өөрийгөө хайрлагдж байгаа мэдрэмж авахгүй гэсэн. Тийм болохоор таны хосын чинь хайрын хэл нь юу юм бэ? Тэгээд нөгөө хүнийг ойлгох хэлээр нь хайраа илчлээрэй гэдэг. Жишээ нь бид нар монгол хүн байтал нөгөө хүнийхээ ойлгохгүй нэг зимбаб хэлээр нь ч юм уу хайртай гэдэг нь нөгөө хүн ойлгохгүй шүү дээ тий. Яг үүнтэй адилхан хайрын хэл гэдэг бол нөгөө хүнийхээ ойлгох хэлээр нь та өөрөө хайраа илчилж нөгөө хүнд хайртай гэдгээ мэдрүүлэх боломжтой. Тийм учраас та нөгөө хүнийхээ хайрын хэлийг судлах хэрэгтэй. За эсвэргээрээ мөн таны хайрын хэл чинь юу юм бэ гэдгийг та өөрөө мэдэх хэрэгтэй. За жишээ нь одоо таны хайрын хэл чинь бэлэг биш хамт байх байлаа гэсэн шүү дээ. Тэгэх юм бол хэрвээ нөгөө хүн чинь танд бэлэг өгөөлээ тэгтэл та ерөөсөө хайр мэдрэхгүй байна. Тэгтэл нөгөө хүний чинь хайрын хэл нь бэлэг тэгээд таны хайрын хэл чинь бэлэг биш гэдгийг мэдэх юм бол энэ хүн надад өөрийнхөө л хэлээрээ надад хайраа илэрхийлээд байгаа юм байна. Миний хайрын хэл бэлэг биш учраас л би энэ чэнэс нь хайрыг мэдрэхгүй байгаа юм байна. Тэрнээс ш энэ хүн бол өөрийнхөө хэлээр надад хайраа илэрхийлж байгаа юм байна гэдгийг мэднэ. Тийм учраас өөрийнхөө хайрын хэлийг бас мэдэх хэрэгтэй байдаг. Бид нэр хөвчлийн энэ хайрын хэл номыг уншихаар болохоор миний хосын хайрын хэл юу юм болоо? Хосынхоо хайрын хэлийг мэдэл тэр хайраар нь би өөрөө хайрлах ёстой шүү гэдэг. Тэгтэл өөрийнхөө хайрын хэлийг бас мэдрэх нь чухал. Өөрийнхөө хайрын хэлийг мэдрэхгүй байх юм бол өөрөө бас хайрлагдаад байгаа юм хайрлагдж байгаа мэдрэхгүй байх магадлалтай. За мөн дээрэс нь өөрийнхөө хайрын хэлийг одоо хамгийн их нь миний би яг энэ 5 зүйлээс алингаар нь би хайраа илэрхийлдэг вэ гэдгийг мэдхээс гадна аль нь надад хамгийн бага вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. За яаж мэдэх вэ гэх юм бол Google дээр ер нь бол үнэгүй тестүүд бол маш их байгаа. Тэгэхээр та ороод бөглөөд үзэж болно. За гэхдээ бөглөж үзэхээс гадна бас мэдэх арга байгаа. Тэрийг одоо ярина. За гэхдээ хамгийн багыг нь яагаад мэдэх хэрэгтэй вэ гэхээр за жишээ нь одоо миний хайрын хэлэн дундаас хамгийн бага нь үйлчлэх байлаа гэж бодъё. Туслах, үйлчлэх байлаа гэж бодъё л да тий хамгийн бага нь миний хосын хайрын хэл нь үйлчлэх
үйлчлэх байлаа гэж бодъё. Хамгийн ихнийх нь үйлчлэх. Тэгвэл энэ хүн өөрийнх нь хайрын хэл нь үйлчлэх учраас надад ирээд байсхийгээ туслах гад байна. Тэгтэл миний хайрын хэл дундаас үйлчлэх нь хамгийн бага учраас энэ хүн надад ирээд туслах гад ахын надад жоохон төвөгтэй санагдана. Яг бол тэрнээс нь би өөрөө хайрыг мэдрэхгүй учраас. Тэгээд яг иймэрхүү тохиолдолд бас хамгийн бага мэдж байгаахын давуу тал нь юу вэ гэхээр энэ хүн надад хайраа илэрхийлээд ийн дээрэс нь энэ хүний надад хайраа илэрхийлж байгаа төвөгтэй санагдаад байгаагийн шалтгаан нь миний хамгийн бага хайрын хэл чинь энэ шүү гэдгийг өөрөө мэдж байгаа юм бол энэ хүн надад төвөгтэй санагдаад байгаа шалтгаан нь энэ хүн надад төвөг удаад байгаа биш. Би өөрөө энэ хайрын хэл маань надад бага байдаг учраас энийг би өөрөө төвөгшөөгөөд байгаа юм байна. Нөгөө хүний маань асуудал биш, миний асуудал юм байна гэж мэдэх боломжтой. Тийм учраас та өөрийнхөө хамгийн дээд хайраа илэрхийлдэг хэл чинь юу вэ? Бас хамгийн бага нь юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Эсвэргээрээ нөгөө хосынхон ч гэсэн хайраа илэрхийлдэг хэл нь юу вэ? Бас манай хосын хамгийн мэдрэмжгүй байдаг хайрын хэл нь юу юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэснээрээ буруу ойлголцохгүй байх давуу талтай. За тэгвэл хамгийн чухал нь бол яг өөрийнхөө хайрын хэлийг зөв тодорхойлох, за мөн хосынхон хайрын хэлийг зөв тодорхойлох нь хамгийн чухал шүү дээ, тий. За тодорхойлох аргаас гэх юм бол гэхдээ ингээд бид нэр ингээд тест бөглөөд үзэх юм бол жоохон буруу гарах магадлал өндөртэй байхгүй юу? Яагаад гэхээр тест бөглөж явахдаа хөвчлэн хүмүүс хайртай үнийгээ бодож идэг, тий. Хайртай үнийг бодвол хайртай үнээсээ би магтаал сонсоход гоё байдаг гэл тэнгүүд миний хайрын хэл тэгвэл үг юм байна гэж бодох гээд байдаг. Тэгтэл хэрвээ бид нэр хин нэгэн дурлцсан ч юм уу хайртай үний хандлаар бодоод бөглөх юм бол энэ таван зүйл тавуулаа тань дээр хамгийн өндөр гарах магадлал өндөртэй. Яагаад гэвэл таны хайрын хэл хүрлцэх биш байлаа гэж бодвол хайрын хэл чинь хүрлцэх бага байлаа. Тэгсэн ч гэсэн та хайртай үнтэйгээ хөдөлдөг ч юм хайртай үнийгээ наалж зовхон танд гоё л биш үү, тий. Тийм учраас зөвхөн хайртай үнийгээ бодоод энэ тестийг нь бөглөх юм бол буруу гарах магадлал өндөр байдаг. Тэгэхээр яг энэ амьдрал дээр энийг яаж одоо миний яг хайрын хэл чинь ихнээсээ юу юм бэ? Миний хайртай үний хайрын хэл нь яг юу юм бэ гэдгийг мэдэх найдвартай нэг арга нь болохоор өдөр тутамдаа зөвхөн өөрийгөө ажиглаж үзэх хэрэгтэй. Зүгээр хайртай үнийгээ биш хамт ажилтдаг хүний бодоод үзье л та. Тэгвэл таны хамт ажилтдаг хүн чинь танд маш том тус хүргэлээ гэж бодъё. Тэгээд та тэр хүндээ талархснаа илэрхийлэх гээд байна. Тэгвэл та талархснаа яаж илэрхийлж ин гэдгийг өөрөө ажиглал. Та тэр хүний дээр очиод магтж гин үү? Үнэхээр их баярлаа гэж магтж гин үү? Эсвэл ямар нэгэн жижиг бэлэг авч өгөхийг хүсэж гин үү? Эсвэл бол очиод гарыг нь бариад ч юм уу нуруунд дээр нь цохиолцтой чамгүй байсан бол би яана гэд та өөрөө хүрж нөгөөдхөө илэрхийлээд гин үү? Эсвэл бол та хажууд нь очиод хамт суугаалцтай надад тус хүргэсэнд баярлаа гэж хоёлаа хамт кино үзэх үү? Хамт жоохон алхах уу гэх мэтчлэнгээ хамт байх уу гэж нөгөө хүндээ санал тавиад гин үү? Эсвэл бол та нөгөө хүнд маань юу хэрэгтэй юм болоо гэл одоо ширээгийнхээ юмыг нь янзалж өгөх ёстой юу? Юу хэрэгтэй юм болоо би яаж туслах вэ гэдэг дээр анхаарал гинүү гэдгийг ажиглаж үзэх хэрэгтэй. Ингэж ажиглаж үзснээрээ яг мэдэх боломжтой байхгүй. Тэрнээс хайртай үнийг бодох юм бол тавуулал тэр хайртай үнээсээ гоё ад жаргалыг мэдрэн тавуулангийн тэр хайрын таван хэлээрээ тавуулан гарал нөгөө хүний хайрлмаар штэ тийм учраас энгийн өөр хүнийг бодож үзэх нь бас зүгээр байдаг. Тэгээ энэ хайрын таван хэл бол зөвхөн хосын харилцаанд ч гэлтгүү найз нөхдөдөө ер нь энгийн хүн хоорондын харилцаан дээр бол маш хэрэгтэй. Яагаад гэвэл зөвхөн хос дээрээ биш нөгөө хүн чинь ч гэсэн хамт ажилтдаг хүн чинь ч гэсэн тэр хүн чинийхээ хайрын хэлийг нь мэдчих юм бол та талархснаа тэр хүндээ загтлаар илгээх үү эсвэл амаараа очиж хэлэх үү бэлэг өгөх үү гэдгийг мэдэн штэ тий. Тэгэхээр зүгээр энгийн гой харилцаан дээр ч гэсэн илүү сайн ойлголцож баярлсан талархснаа илэрхийлэх. За дээрэс нь хэрвээ таны хайрын хэл чинь бэлэг байлаа гэхэд та нэг хамт ажилтдаг хүндээ талархаад бэлэг өгсөн чинь нөгөө бэлхэн зүгээрээ би бэлхэнд дургүй ч юм эсвэл надад хэрэггүй бэлэг өгөхгүй байж болно гэж магадгүй штэ тий. Тэгэх юм бол хэрвээ таны хайрын хэл чинь бэлэг байлаа гэхэд нөгөө хүн чинь таны бэлгийг авахаас татгалзах юм бол та тэрийг бол нөгөө хүн чинь өөр чинь дургу гэж хүлээж авах магадлалтай. Ягаад гэвэл та өөрөө бэлгээр хайраа илтгэж чинь. Тэгтэл нөгөө хүн чинь бэлгийг чинь авахгүй гэх юм бол таны хайрын хэлийг бэлэг учраас таныг голж гинэ гэж хүлээж авна. Тэгэхээр энгийн гоё өдөр тутмын харилцаан дээр ч гэсэн бид нэр буруу ойлгоод хий дэмийг гомдохгүй тул хайрын тав хэлийг мэддэг байх нь бас зөвхөн хосын харилцаанд гэлгүй харилцаан дээр бол нэлийн даваа талтай учраас ялцчгүй нэгтгэх номоор танилцууллаа. За хоёр дахь ном болохоор хайрлах урлаг. За маш шалдартай ном тий ялцчгүй бүр заавал унших ёстой номуудын нэг байлээ. За энэ дээр болохоор хайрлах гэдэг зүйлийг болохоор урлаг гэж танилцуулдаг. Урлаг буюу ямар нэгэн чадвар одоо теннис тоглох ч юм уу, төгөлдөр хүр тоглох ч юм уу тэрнтэй адилхан чадвар учраас энийг эзэмших хэрэгтэй. Эзэмшихийн тулд маш олон дасгал сургуулалт хийж ижил энийг эзэмших боломжтой гэдэг. Хайр гэдэг зүйл чинь ингээд чадварын асуудал гэж штэ тий. Хэрвээ та ингээд гоё хайрыг мэдрээд, хайраас аз жаргал мэдрээд ах юм бол та хайрлах урлагийг эзэмшсэн хайрлах чадвартай хүн байна гэсэн. Эсвэргээрээ хайрыг та мэдэрч чадахгүй байгаа бол тэр чинь нөгөө хүн чинь таны хайрыг татахгүй байгаа болоод ч юм уу. Эсвэл нөгөө хүн чинь онцгүй хүн болохоор та хайрыг мэдрэхгүй байгаа хэрэг огт биш. Эсвэргээрээ та өөрөө хайрлах чадваргүй учраас л хайрыг мэдрэхгүй байгаагаа гэж тайлбарладаг. Тэгээд энэ номдэр болохоор хайрыг болохоор хүмүүс урлаг биш зүгээр сэтгэл хөдлөлт гэж андуураад идэг гинэ. Одоо би ингээд хайртай хүнтэйгээ уулзлаа гэхэд тэр хүнээс хажууд суугатаал ингээд тогтлоо аз жаргалыг шууд мэдрээл ах юм бол тэрийг хайр гэж хүмүүс боддیں۔ Гинэ. Тэгтэл энэ номдэр болохоор
Тэр чинь та өмнө нь маш их ганцаардчихсны илрэл юм аа. Урд нь маш их ганцаардчихсан бол хин нэгэн хостой болох юм бол хүн угаасаа сэтгэл нь маш их догдолж баярлах болно. Тэр ерөөсө ганцаардаж байсны чинь илрэл болохоос биш, ерөөсө хайрын илрэл биш ээ. Хэрвээ таны дотор хайр байгаа бол та өөрөө хайрлах чадвар суралцсан хүн бол хайрыг мэдэрнэ. Эсвэргээрээ хайрыг мэдрэхгүй байгаа бол нөгөө хүний чинь асуудал биш ээ. Энэ бол таны асуудал юм аа. Тийм учраас хайрлах гэдгийг бол урлаг гэдгээр нь ойлгож энэ чадварт суралцах хэрэгтэй. Энэ чадварт хичээл зүтгэл гаргаж суралцсан хүн хайрыг насан туршдаа мэдрэх болно гэсэн юм. Тэгээд ер нь хүн болгоны хүсэл ч угаасаа хайрлагдах чинь хүн болгоны хүсэл ч тий. Тэгээд энэ ном дээр хатуу хэлж байгаа нь хэрвээ та энэ хайрлах урлагт суралцахгүй бол насан туршдаа хин нэгэнд хайрлагдахыг хүсэж хин нэгнийг хайрлахыг хүсэж амьдрах болно насан туршдаа. Харин эсвэргээрээ та энэ ном дээр гарч байгаагаар хайрлах урлагийг хэрвээ эзэмшчих юм бол нөгөө хүн чинь ямар ч хүн байсан гэсэн та хайрлаж чадна. Мөн дээрээс нь таны дотор өөрийн чинь дотор хайр байгаа учраас хин нэг нь намайг хайрлаасаа гэж одоо ингэж хайрлах хүнийг хайхгүй байсан ч гэсэн та ад жаргалтай хайрыг мэдэрсээр байх болно. Тийм учраас хайр гэдэг бол урлаг шүү гэсэн маш нэмгэн хэрний нэлийн гүнзгий агуулгатай маш олон зүйлийг бодогдуулсан ном байсан учраас хостой хүмүүс бүр заавал уншиж үзээрэй санал болгомоор байна. За сүүлийн ном болохоор гэрэлтийг бэхжүүлэх 7 зарчим гэдэг ном байгаа. Энэ номын зохиолч нь өөрөө 42 жилийн турш хосын амьдралын талаар, гэрэлтийн талаар судалж байгаад энэ номыг бичсэн учраас доторх агуулга нь бол маш чанартай гэсэн үг. За дээрэс нь номын зохиолч маань 42 жилийн турш хосуудыг ингэж судалсныхаа үндсэн дээр хосуудын харилцан яриаг нь 15 минут сонсоод үзэхэд л энэ хоёр хос ирээдүйд салах магадлалтай юу үгүй юу гэдгийг бүр мэддэг болчихсон гээд тэгээд номынхоо ихэнх хэсэгт болохоор салах магадлалтай хосуудын 6 шинж тэмдгийг бичсэн байдаг. Тэгээд энэ 6 шинж тэмдгийг үзсэн чинь надад бүр тэр шинж тэмдгүүд нь байж байгаад байсан. Айгүй эвгүй. Тэгэхээр хэрвээ та хостой бол энэ номыг бүр заавал уншиж үзээрэй. Хостой болж гэлтгүй. Хостой болохоос өмнө уншвал бүр сайн. Яагаад гэхээр одоо жишээ нь бил гэхэд салах ямар ч бодол байхгүй юм бижиж энэ ном дээр байгаа салах шинж тэмдгүүдийн аль хэзээ ингээд хэрэгжүүлээд эхэлсэн байгаа хгүй. Нэг л жишээ гэх юм бол жишээ нь ингээд энэ ном дээр өөрийнхөө одоо ингээд таалагдахгүй байгаа хосынхаа таалагдахгүй байгаа юмыг илэрхийлэхдээ салах магадлал өндөртэй хосод дандаа үргэлж гэдэг үгийг аягүй ашигладаг гинэ. Чи дандаа л ингэж яах юм чи үргэлж ингэж яах юм гэсэн дандаа үргэлж гэдэг үгийг ашигладаг гэд жишээ нь би бодоод уншиж байгаад бодсон юм болохоор би бас тийм үгийг ашигладаг байгаа хгүй. Гэхдээ би болохоор салах бодол байхгүй мэж тэр үгийг ашиглаад байна штэ. Тийм болохоор одоо та ингээд салах бодлохгүй. Гэхдээ таны одоо ямар ч ухамсаргүйгээр юу ч бодлохгүй хийж байгаа үйлдэлүүд чинь урт хугацаанд энэ үйлдэл чинь давтагдаад ах юм бол салалтанд хүрэгдэг шүү. 42 жилийн турш 700 хосыг ажиглаж үзэхэд энэ бол батлагцаан гэдгийг хэлээд өгчихсөн учраас ер нь урьдчилан сэргийлэлт хамгаалалт болно гэсэн үг. Тийм учраас хостой хүмүүс бол заавал уншиж үзээрэй гэж санал болгомоор байна. Тэгээ өнөөдрийн бичлэг дээр хостой хүмүүсийн заавал унших 3 номыг танилцууллаа. Тэгээ номынхоо агуулга бол нэлийн гүнзгий ороогүй. Өөр номыг танилцуулахад бол нөгөө номынхоо агуулгыг нэлийн дэлгэрэнгүй ярьдаг гэсэн өнөөдрийн 3 номыг бол дэлгэрэнгүй яриаггүй. Тэр нь бол шалтгаантай. Ягаад гэхээр ер нь бол аваад уншихад хизээж харамсахааргүй. Дээрэс нь нэг удаа уншихш дахин унших ёстой. Тийм учраас номынхоо агуулгыг бол нэлийн гүнзгий ярьсангүй өнгөцгий ярьчихлаа. Гэхдээ энэ 3 номын агуулга бол үнэхээр тасархаа сайн байсан учраас та бас уншиж үзээд хосынхаа амьдралд хэрэгжүүлээд урт удаан жаргалтай сайхан амьдраарэ гэж хувийнхаа зүгээс санал болгомоор байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя баяр та.